За ер нь бол өнгөрсөн таны 6 жил. За энэ 6 жил одоо ирээдүйд болох 6 жил ингээ харьцуулаад харахад энэ авилгатай тэмцэнэ гэхэд бол үнэхээр хүнд хэцүү нөхцөлтэй байгаамаа. За би цөөнхийн бүлгийн дараагаар 3 жил ажилласан. За тэр үед бол манай цөөнх сөрөг хүчин бол нэг 10 атом гишүүнтэй байсан. Гэт олонх байсан. Тэгэхээр улс төрийн нөхцөл байдал ийм үед бас авилгын суур энэ бүх юм хүнд хэцүү байдаг. За одоо болохоор бид нар ингээ хамтарч байгаа. За яг олон төвний хүлээлт бол юу гэж байна вэ гэхээр одоо бүтээн байгуулалтын хүмүүсийн амьдрал сайжирна гэсэн ийм хүлээлт байгаа юм л да. Тэгээ одоо энэ хүлээлт 1 жилийн дараа дууснаа. Бид нар ч одоо хуулиас дээгүүр ийм хамтрал хийчээ, засаг хийчээд ингээ явж байгаа шүү дээ. За би таныг ажиллаж байгаа үеийн харьцангуй хараад байгаа. За ямар ч байсан эрх баригчтай бол бас ажилласан. Нилээ хэдэн хүн бол одоо шүүхээр гин буруутай тогтоогдсон. Би хин нэгний гин буруутай шүүхээр тогтоогддог байхад хэнийг ч одоо тийм юм гэж хэлэх хэрэггүй. Хэдийгээр одоо би чуулган дээр, байнгын хорон дээр үг хэлэхдээ хариуцлага хүлээдгүй ч гэсэн. За тухайлбал миний мэдхийн тэр одоо хамаг авилга янз бүр очоод байна гэж ингэж ярьдаг. Тэр 5 толгойн одоо захирал нь шүүхээр яваал явуулчлаа. Ямар зүйлэнгээр авсныг мэдэхгүй. За бас энэ дээр бол авилгатай тэмцэх газрын ажил байгаа баха. За бас одоо улсын их хурлын дарга хийжсэн хүн бас явуулчлаа. Тэгэхээр эрх баригчдын өмнөөс бас ингэж асуудлыг гаргаа тавиад байгаа нь бол бас нэг талдаа бол бас авилгын чадан ядан тэмцээд байна. Хүсэл зориг байна гэж би ойлгоод байна. За тэгээ нөгөө нөхцөл нь бол хууль өөрчлөгдөөгүй байхад бол ерөнхийлөгчөө санал болгож авилгатай тэмцэх газрыг тавьдаг байсан бол одоо ингээд засгийн газраас ерөнхий сайд нь өөрийнхөө бүрэн эрхийн хүрээндээ санал болж байна. Одоо засгийн газрын авилгатай тэмцэх газрын авилгатай тэмцэх ажлыг бол одоо манлайлж явах нэ. Тэгэхээр бас байдал өөр байх нүггүй юу гэд харъя гэсэн бодолтой байна. За яг одоо эрх баригчтай тэр авилгын асуудлыг яриа тэмцээд ингэж байсан шиг бас энэ юмыг гаргаарай. За нөгөө талаар за цөөнх байхад ямар нэгэн улс төрийн хүчний ганц нэг холбогдсон улсуудыг хэлмэгдүүлж болохгүй шүү. Энэ талаас нь анхаараарай. Гэхдээ хууль нь байна. Одоо байгууллага нь байна. Хийх ажил нь байна. Олон нийт бол хүлээж л байна л да. Авилгын асуудал, авилгатай тэмцэх. Одоо энэ ард түмний амьдрал одоо улны хулчаад байгаа ийм нөхцөл байдалд бол ингээ хараад яваад байж болохгүй байна. За одоо ингээ шийтгэл авч байгаа улсуудыг харахад дандаа л гавьяатууд шал цогнолт тийм хүмүүс ялмал аваад байна шүү дээ. За тэр мэрийг бас ингээ шийдж ярих юм байгаа баха. Маргааш мэдээж би асуулт асуунаа. Чуулган дээр бол хэд хэдэн хуулийн төслийн талаар таны санал бодлыг сонсно гэсэн юм бодолтой байна. За энэ нь бол тэгээд ирж байгаа хийх ажил чинь бол амжилт хүсье гэж.